Оройн төвгийн үзэгчтэй хөгжөөнсөнгээ чак хак нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын мэрэгжлийн сноубордын холбооны гишүүд тамирчид хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр чак хак нэвтрүүлэг 3 үеэс бүрдэнэ. Эхний үе бол өнөөдөр дуу таахын оронд улс бүхний далбаа таахаар болж байна. За 5 далбааг өгөх болно. За дараагийн 2 дахь үе маань зураг таах байгаа. 3 дахь үе үг таах гэдэг 3 хэсгээс бүрдэж байна. Тэгэхээр оролцогчдоо танилцуулъя. Эхний суудлал дээр Speed Fit фитнес студийн багш Баярбат. Speed Fit фитнес студийн багш ажилтан Янжин Тулам. Монголын мэрэгжлийн сноубордын холбооны дэд ерөнхийлөгч Баттулга. Тамирчин Гал Бадрах. Тамирчин Тэмүүжин. Тамирчин Оргил сайхан. Хайтлын игнэнээс Монголын мэрэгжлийн сноубордын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Батхуйг. Гишүүн Уянга. Гишүүн Уянга гэсэн чинь их хурлч шиг санаанд ороод байна. За. Гишүүн Төвшинбат. Тамирчин халиу нарын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр Монголын мэрэгжлийн сноубордын холбоо хизээ байгуулагдсан болоо. Хичнээн гишүүнтэй юм болоо тий тэр талаар мэдээлэл өгөөч. Ер нь бол сноубордын холбоо 2007 онд байгуулагдсан. Тэгээ 2010 оноос илүү мэрэгжлийн түвшинд үйл ажиллагаа явуулъя. Олон улсын тэмцээн, тэгээ дэлхийн аварга, олимп гэсэн энэ томоохон тэмцээнүүдэд амжилт гаргая гэдэг үднэс Монголын мэрэгжлийн сноубордын холбоо болж одоо шинжлэх зохион байгуулагдсан. 10 оноос хойш ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. 10 оноос хойш. Тий. Тэр чинь одоо энэ Sky Resort чинь хизээ ашиглалтанд орлоо. Sky Resort 9 онд ашиглалтанд орсон санагдаж Аа, байна. ер нь бол байгуулагдсны дараа л байгуулагдсан. Бид нар чинь хандгаатад л үзтардаг байсан. Хандгайд ч дээ одоо бас хэцүү л байх та тий яг мэрэгжлийн талбай биш юм. Тий яг 2007 онд бид нэр эхэлж яхад сноуборд байсан Монголд байгаагүй. Тэгээ хандгаатад анх би нэг Солонгос сурчаад ирсэн. Тэгээ сноуборд сурчаад хандгаат очиж гулгаж үзьегээ очсон чинь сноуборд байна уу? Төрөслөг өсөн шүү дээ. Сноуборд байна гэсэн чинь нэг юм банз мөн үү гэдэг. Тий ингээд гэсэн чинь миний өдөөс нэг тийм суран тэлээгээр бэхэлцсэн нэг тийм банз чулуудчихсан байхгүй. Тэгээ би гутал нь байна уу гэдгсэн чинь өдөөс харин гутлууд юм уу гэж асуусан. Тэргүй байдалтай нэг тавуулаа эхэлчихсэн. Аа. Тэгэл Монголд ч тэгэл анх ер нь л тэгэл 2005 6 7 8 оноос л ер нь л 7 оноос л эхэлсэн. Өмнө нь бол ер нь гулгадаг хүн сноуборд ер нь байгаагүй гэж байна. Тэгээ сноубордын залууч мөн бас хэлэхэр том хувцсан өмсөл яадаг л та тий. Яг хүүхдүүдийн шиг өнгөнгөх содон өнгөтэй тий. Энэ ямар учиртай болоо тэр талаар бас. Яг хаа нэгдүгээрт нөө сноубордын спорт бол бусад спортуудад бол илүү нөө чөлөөт стилтэй. Өөрийгөө яг өөрөөр илэрхийлдэг тийм спорт. Хоёрдугаарт маш олон янзын нөө акробатын үзүүлбэр, гимнастикийн үзүүлбэр гэх мэт маш олон төрлийн үзүүлбэр үзүүлдэг учраас хувцсан тийм чөлөөтэй. Тод өнгөтэй байдаг нь ямар учиртай вэ гэхээр экстрим спорт. Тэгээ тэр утгаараа ямар нэг бодлоо бэртэж гимцэн ч юм уу тэр тохиолдолд эрлийн багийнхан олоход илүү тод өнгөөр гэрэлдэж авч явах хэрэгтэй учраас тийм тод өнгөний хувцсан өмсдөг ер нь бол. Бүсгүүчүүдийн хувьд бол бас нэлээд экстрем талдаа хэцүү спорт гэж ойлгож байна л да тийм. Октод маань ер нь яагаад сонирхож хичээлэх болсон тэр талаар бас яриач тийм. Халиуна. Айгу кайф өгдөг хүнд кайф өгдөг болохоор нь сонирхдаг. Тэгээ бас өөрийн ирээдүй бас өөрийн амьдралтай холбодог болохоор ер нь бол сноубордоор дандаа гулгадаг. Хэдийнээс гулгаж эхэллээ? 2 жилийн өмнөөс гулгаж эхэлж байгаа. 2 жилийн өмнөөс. Одоо тэгэл тоног төхөөрөмж хэрэгслүүд нь хичнээн төгрөгөөр одоо хувцс те тэр борд аав Яг зүгээр энгийн сонирхож гулгахад бол гайгүй. Яг тавцсан бэхэлгээ гутал тэгээд хувцтайгаа нийлээд бол яг нэг сая 500 600 мянгад бол нэг бүр иж бүрдлээ авчна. Одоо манай мэрэгжлийн түвшинд гулгаж байгаа залуучууд маань бол илүү өндөр өртөг өндөртэй л дээ. Данд тавцсан гэхэд л хамгийн доод нь 3000 евроос эхэлж явах жишээтэй. Тиймэрхүү байдалтай. Тэгэхээр яг ямар түвшинд яаж гулгаж байгаагаасаа шалтгаална. Гэтэ одоо бас яг нэг үе бодвол олон гулгагч нар байж байгаа сноубордууд нь бас ингээд өөртөө таархаа болоо сольдог ч юм уу тэр үед нөгөө хэрэгжсэн сноубордуудаа бас бие биентэйгээ хямдхан үйлцэж авалцчих боломжтой болсон. Бас мэдээж пэйж групп хуудасууд байгаа л байна. Extreme Sports and Adventure Tours гэдэг манай Facebook групп байдаг. Тэрэн дээр extreme sport сонирхдаг бүх залуучууд ер нь нэгдэж байгаа. 10,000 гаруй гишүүнтэй тий. За.
За тэгэхээр Speed Fit-ийн залуус ирсэн байгаа. Speed Fit фитнес клуб дээр танаа тамирчид бас хичээлдэг гэсэн тий. Одоо бид нар ягаад speed fit-ийг сонгоцсон бэ гэхээр мэрэгжлийн тамирчид ялангуяа бэлтгэл хийхэд яг нэг илүү мэрэгжлийн түвшинд бэлтгэлийг шаардлагатай болдог. Тэгэхээр зүгээр фитнес студиуд ч юм уу ингэхлээр одоо жишээ нь зөвхөн томоохон булчингуудаа ажиллуулчаад яг нэг жинхэнэ тамирчинд хэрэгтэй булчингуудаа бас хаягчдаг тохиолдол байдаг. Тэгэхээр одоо яг speed fit дээр бол Usain Bolt энэ төр гэдэг том тамирчид байдаг шүү дээ. Тэд нар хүртэл яг тэр хувцснуудын одоо танаас нэг тог цогтөг сандалтай ч адилхан тийм тусгай хувцас өмсөж жагаад дасгалын хажуугаар яг биеинд нь гүйдэл өгөөд дахиад тэр ажиллахгүй байгаа булчингуудад нэмэлтээр өгдөг тийм студи юм байна. Тэгэхээр манай 3 мэрэгчлийн тамирчид энэ чинь явд. Зөв. Тэр хувцас нь тогтоо хувцас нь тэр чигээрээ битүү хувцас юм уу? Ямар хувцас юм болоо? Ерөнхийдөө бол хантаа зөмсөн байхгүй. Хантаа зөмсөн дээгүүр хантаа зөмсөд хантаацсан дотроо одоо 8 том булчин ерөнхийдөө таслаад авцсан байхгүй. Одоо гарны булчин те цээж, нурууны гэхэд 3 төрөл байгаа байхгүй. Далбаа те. Тэгээ нурууны доод хэсэг, тэгээ гиз, тэгээд хөл, тэгээ өгзөг гэсэн 8 том булчингаар ерөнхийдөө таслаад тэгээ авцсан баг. Авцсан байдаг. Тий. Тэгээд 8 тэрнэр 8 том булчингаар нь хүний биеийн 90-95% булчин ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй өндөр ачаалттай тасгал гэсэн үг л дээ. Зөв. Манай тогтоо сандалч гэсэн бас булчин ажилладаг л да. Доороос яг өгцгний 2 булчин хөгжүүлдэг. Манайхаар ороод гарсан хүмүүс чинь өгцгний ямар ч хэдэн сантиметрээр жоохон зузаарсан гэсэн. Чакак нэвтрүүлэг. Далбаа таах үе маань эхлэж байна. Далбаа таах үе дээр 5 орны далбааг бид бүхэн таалахаар бэлдээд байна. 5 орн маань Монгол улсын одоо визтэй монголчууд маань одоо визгүүд зорчих 5 улсын далбааг бид сонгоод байгаа. Тэгэхээр та бүхэн ямар улсууд байж болох вэ гэд. Самбар дээр хамгийн түрүүнд бичээд нэгэндээ хуулуулахгүйгээр хамгийн түрүүнд өргөсөн 3 багийг зүв буруу юу гэдгийг бас хилцэх болно. Тэгэхээр та бүхэн маш идэвхтэй. За тэгэл ямар ч хамаагүй нэг юм улсын нэр ч гэсэн хамаагүй бичээл эргүүлэх нь шүү дээ, тэ. За ингэ бэлдэж байгаараа залуусаа энэ ямар улсын далбаа юм болоо, туг юм болоо, тэ. Самбар дээр бичээд шууд нааш харуулах хэрэгтэй. Улсынх нэрийг бичээд. 1 2 Куб гэсэн байна. Куб улс. За Бүги галаа. Вьетнам гэсэн байна, те. Вьетнамаас арай л өөр харагдаад байна. Оргио Тэмүүж нар Куб. За танах Тифани Хуйга нар Сир улс гэсэн үү? Сир лөө манайхан зорчдөг лөө. Айц хүрээ явчих чинь. За Төгийн Халиука Куб гэсэн байгаа, те. За тэгэхээр 1 болно 3 5 дахь баг зөв хариултыг авч чадсанаар багтаа 2-2 оног авч чадлаа. Куб улсын туг байсан юм байна. Куб улс руу бас манайхан ч визгүй зорчт юм байна шүү дээ. Нилээн хол шүү дээ, те. Куб руу зорчих уу, Америк руу зорчих уу юм шүү дээ, те. Хажууд нь байгаа шүү дээ. За энэ улс руу бас ийм улс байна уу? Ийм улс бас байна. 90 хоног хүртэл. Тий. 90 хоног 3 сар визгүй зорчдөг юм байна. За эргүүлээд харуулж байна. Эхнээсээ дараагийн багууд хүлээж байна. Энэ бол далбааг бас сайн харах хэрэгтэй, те. Наран дунд нэг гэрийн тоон шимжиг, те. Монголоор бол нэг гэрийн тоонтой л төстэй нэг тийм хэлбэртэй юм байна. Тэгэхээр бас энэ газар монголчуудын их байлдан дагуултын үед хэсэг бүлэг монголчууд бас үлдсэн байх магадaltaй гэж бас үздэг, те. Тэмүүж оргоо нар Казахстан гэсэн байна. За Төгийн Халиука Казахстан, Тифани Хуйга Камбож гинөө. Камбож руу явдггүй. Энэ нэрийг сэн уусруу явдаг. Харин тийм нэг сэн. Өмнөхдөр нь юу гэсэн байлаа? Сир гэсэн байсан, те. За тэгвэл зөв хариулт бол Киргиз улс байсан байна. Казахстан ч биш, Киргиз улс байсан байна. Та бүхэн бас таахад нэлээд хэцүү байсан. Энэ 3 Киргизийг болон битэн гэж тийм. 3 сар визгүй зорчих боломжтой байдаг юм байна. Киргиз улс руу. Тэр Киргиз бол Монголд бас нэлээд ойрхон улсууд юм, те. За ингээд 2 дахь асуултан дээрээс зөв хариулсан нэгч оролцож байсангүй. Дараагийн 3 дахь тугаа бүгдээ харцгаая. Ямар улсын туг далбаа байх нь вэ? Чакак нэвтрүүлэг. Аль улсын далбаа юм болоо гэж байна. За бас Монголд хамтарч ажилдаг нэ одоо 21 хоног хүртэл визгүй зорчих боломжтой болсон юм байна. Монголчууд маань аль талдаа. Энэ ямар улсын далбаа юм болоо? Бодох хэрэгтэй. Өмнөд хойд Америк биш.
Тэгэхээр Аз номхон далай. Зүүн өмнөд, баруун Аз тал руугаа ч юм уу тий. Зүүн өмнөд Аз руу ч юм уу. 21 хоног визгүй зорчдог гэсэн байгаа. За Баяраа Янжаа нар Тайван улс гэсэн байна. Тайван улс. За Үги галаа нар Тажикстан. За Пакистан. Танах Тифани хоёроо Стон гэж юм уу? Стонэ гэж юм уу? За Төгийн халиука төвд гэсэн байна. За тэгвэл энэ улс маань Филиппин улс байсан байна. Филиппиний нийслэл Манила гэдэг байхаа тий. За тэгэхээр Филиппин улс байсан байна. Сая Тажикстан, нөгөөхөн Туркменстан юу лээ? Пакистан гэсэн тий. Стан гэдэг маань ямар учиртай гэх вэ? Яг энэ нөгөө нэг юм сэнхэр улаан цагаантай гот нөгөө нэг Оростой хуучин нөгөө нэг холбоотой байсан улсууд юм болов уу гэж бодлоо л да. Тийм Чех ч юм уу нэг тиймэрхүү улсууд нэг Тийм. иймэрхүү талбартай байдаг баг шүү тий. Хуучин нөгөө нэг Совет Юнион байсан. Тэгээ Европ биш гэх юм бас. Тий, Европ биш болчихгоот ингээд сонирмол. Одоо ингээд Пакистан, Тажикстан, Туркменстан гэл Узбекистан гээд дандаа Истантай улсууд байдаг шүү дээ. Яагаад Истан гэсэн нэртэй үгтэй байдаг юм болоо мэдэхгүй. Монголстан. Тийм, бас тэгдэг шүү. Тэр чинь газар гэсэн үг юм байна л да. Газар нутаг гэсэн үг юм байна л да. Ер нь бол зүгээр. Тэгэхээр Истан гэдэг үгнүүд маань дандаа тийм газартай холбоотой. Газар гэсэн үгнийг агуулдаг юм байна. Дөрөв дэх улсынхаа даалбаг бүгдээрээ харцгаая. Дөрөв дэх улс маань амархан байгаасай. Энэ ямар улс юм бол энэ бас мэддэг улс байгаа да их ойрхон улс байгаа. Энэ яг улс уу? Улс бас тийм улс мөн ч биш байж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн далбаатай. Монголчууд маань тэнд ер нь жоохон муу талаараа нэрээ их өргөд байгаа гэж сонсогдож байгаа тий. Саяхан хэдэн онд үлээ Хятадын харьяанд буцаж нэгдэж орсон. Ер нь бол хот улс гэж явдаг, хот гэж явагдаж байгаа да баг. Тэ? За. Тэгэхээр эхлээд Баяраа Янжаа нар маань Тайван гэсэн хариултыг өгсөн. Буруу байна. За тэгэхээр сүүлийн 3, 4, 5 дахь оролцогчд маань гуруула Хонконг гэж өгсөн байна. Хонконг бол зөв юм аа. Баяр хүргэе. Хонконг, Макаог Хятад улс буцааж нэгтгэж авсан тий. Өмнө нь бол Хятадын харьяанд байсан улс шүү дээ. Анхнаасаа. Тэгэхээр Хонконгт бол 14 хоногийн визтэй. Визтэй гинэ одоо визгүй орох боломж байт юм байна монголчууд маань. Тэр монголчуудыг бас ингээд тусад нь ингээд орох үеэр нь тусад нь шалгадаг гэсэн шүү дээ. Мэдгүй. Нэг талд нь монголчуудыг засаа нөгөө талд нь зүгээр гадаадд босод хүмүүс нь. Бид нөө шалгуулт жоо холгаа хийх магадaltaй гээд. За хамгийн сүүлийн далбааг бүгдээрээ таацгаая. За ингээд саяын багуудаас 3, 4, 5 дахь багууд маань 2 хоног авч чадсан байгаа. Дахиад нэг удаан өнгөтэй юм байна да. Хамгийн түрүүнд самбараа эргүүлсэн. 1 2 дахь улс 2 дахь улс гинэ 2 дахь баг 3 дахь баг. За 3 баг маань үргэсэн. Үги галаа нар Турк улс гэсэн байна. За танах бас Турк. Танах Франц гэж байгаа юм юу гэж байгаа? Юу гэсэн байсан? Юу гэсэн байсан? Гэхдээ юу гэсэн байсан? Матай. Өөрөөсөө зүр мэдэхгүй бичсэн байсан юм уу? За босод багууд маань хоторч хариулсан боловч Турк байсан байна. Тэгэхээр зэрэг зөв хариултыг хамгийн түрүүнд самбараар эргүүлж харуулсан 2 болон 3 дахь баг маань 2 оног авч чадлаа. За ингээд эхний үе дээрээс ер нь оноогүй баг гэж баг байхгүй боллоо. 2 болон 3 дахь баг 2 оног авч чадсан. Одоогийн байдлаар 3 дахь баг болох Тэмүүчин Оргил сайхан нар маань 6 оноотой. Зөв 6 оноотой хошуучилж байна. Дараагийн 2, 3 дахь үе дээрээс бас бусад багууд маань оноогоо нөхөд авах боломжтой. 2, 3 дахь үе маань бас нэлээд өндөр оноог цуглуулах боломжтой үе байгаа. Зурагтаах үе маань эхлэж байна. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын мэрэгжлийн сноубордын холбооны залуус оролцож байгаа. За ингээд эхний баг болох Баярбат Янжин Дулам нар гарч ирсэн байгаа. Speed Fit фитнесийн залуус маань тий. Тэгэхээр одоогоор 2 оноотой явж байгаа юм байна. Хамгийн бага оноотой. Бидний зүгээс одоо бэлдсэн 2 хүүхдтэй суглаа байгаа.
тэрхүү суглааг суглаад 1 минут буюу 60 секундын хугацаанд таалах хэрэгтэй байгаа. За Баярбатад 60 секундын хугацаанд юу ч хэлэхгүйгээр зөвхөн зургаараа илэрхийлж таалах хэрэгтэй. Хэрвээ амжихгүй тохиолдолд Баярбатын доороос тогооч нь тэгээ бас баг маань оноогүй сонгосон шүү дээ, тий. Энэ бол нэг зураг нь 2 онооны зураг. За. 2 оноо авах боломжтой зураг байгаа. Ингээд тий нийтдээ 4 оноо авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр нэг зурганд бол 30 секунд байна гэсэн үг шүү дээ, тий. За ингээд 5 суглаанаасаа суглаагаа суглая. Баярбаттай харуулахгүй. Тий. Сайн цээжлэх хэрэгтэй. За. Цээжлээгүй зарим хүмүүс буруу юм цээжилчихэд буруу юм таалгаад тэгээд баларсан тохиолдол байгаа шүү дээ. За ингээд Цаад авчих юм уу тий? буцаагаад авчиж байгаа. Цээжилсэн мэт тий. Мөн нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа Эзгиний шар ус Stimo компаниас гаргаж байгаа энэ хүү усыг та бүхний өмнө тавьсан байгаа. Эзгиний шар ус элэгний бурхан гэж байгаа. За тэгэд зуныхаа амралтаар багада эмээ өвгөнд очиж исэн хүмүүс бол амтыг нь уугаад мэдрэх байх гэж найдаж байна. Чакак нэвтрүүлэг. Цаг явлаа. За ямар зураг өгдсөн байх нь вэ? Янжин долон маань ер нь зураг талдаа бас гайгүй байх гэж бодол гарч ирсэн байх гэж бодож байна. Ном юм шүү. За. Үгүй гэж хэлэхгүй, дүрслэхгүй зүгээр шууд. За зураалаа. Баяр таагаад. Амжихгүй бол дараагийнхаа зураг руу орж болно. Дараагийн зураг нь арай ойлгомжтой хүмүүст ойр байх болов гэж найдаж байна. Үргэлжлүүлээд буцаага таацсан тохиолдол бол яаж болно шүү дээ. Манай энэ дэлгэцэн дээрээс бол буцааж баллуудаж арилгах товчийг нь байхгүй болсон байгаа болохоор цаны тамирчаа. Snowboard-ын тамирчаа. бурууг нь үлдсэн баг шүү тий. Таагаад байгаарай. Баярлалаа. За юу ч хэлэхгүй шүү. Дайж байгаарай. Оролцогчд маань юу гэж бодож энийг тишүүрчин байсан байна тий. Уг нь бол тэгс чи та сан зураад явчихсан. Тий. Сан зураа явчихсан байгаа. Энд одоо шүүр юм уу юу юм бэ? Шүүр бариулаад тий. Тэгсэн сүүлдээ энэ тишүүрээ ингэж зурж байгаа юм уу? Сонирхол юм зурсан байгаа. За энд бол ууцыг болол ингэж зурсан байгаа. Танаа энэ янжлагын герт нь ийм ууц үүд юм шиг. Одоо цагаан сараар нэг ийм ууцтай. Ууц биш зүгээр сүүл тавьчих юм шүү гэртээ. Ууцныхаа юм дээр Ном гэлж байгаа сүүл. Альч зургийг тааж чадсангүй. Тэгэхээр зэрэг дараагийн үе дээрээс л оноогоо нөхөж авах боломжтой боллоо гэсэн үг. Дараагийн 2 дахь хоёрыг тайсан ойрж байна. Зурагтай хоёрын эхний баг маань харамсалтай оноогоо гүйцэд авч чадсангүй. 2 оноотой хэврээ. Дараагийн баг болох Баттулга, за мөн Галбаатар нар гарч ирсэн байгаа. За. Дид ерөнхийлөгч маань өөрөө зураг зураад за тамирчин тогтоо сандал дээр суух юм шүү тий. Угаасаа нүг бэлтгэл хийхдээ тогн цохолт хийдсэн юм шүү тий. Гайгүй л үү дээ. Мэдхгүй. Гадаацыг өмсгөр яат юм? Яаж зөгч юм? Фантазиг өмсгөр яг нэг булчингийн хэсэг дээр ингээд эхлээд халаалт хэсэг дээр ингээд гайгүй баг боолтоор зөгч байгаа. Тэгээд нөгөө ачааллын нэмдэг байхгүй. Тог цохлоор чи нөгөө булчин чи өөрөө ингээд чангарчдаг байхгүй. Аа тийм үү. Тэгээд нөгөө хүний гар чи ихэндээ ингээд ямар ч дасгал хийхгүй ингээд барьж байгаа сүүл тэр ингээд тэрэндээ тасаад дасгал хийгээд эхэлдэг. Аа тийм үү. Хүчээр Тий. хийдэг чинь гэсэн үг юм шүү тий. Таны бие тэгвэл нэлээд чаг юм шүү дээ. Бүр чагцсан. За ингээд амжилт хүсье. 2 оноотой явж байгаа. Тэгэхээр танаа багт ч гэсэн бас ялагч болох магадлал өндөртэй байгаа. Ингээд суглаагаа суглая. 4 суглаа үлдсэн байна. Эндээ хэлж өгөхгүй. Эхнийх нь юм уу те? Сая бол амархан байна уу? Зургийг харахад гайгүй санагдчих. Гайгүй санагдчихна. Цаг явлаа. Та 60 секундын хугацаанд үсэг бичихгүй шүү. За. За эхний хийгээд зүг таасан байна. Есүс Христийн нөгөө загалмаа юу вэ? Нөгөө нэг ятаг юу л ятаг мөрөөр юм уу юу юм бэ? Самгч. Агуу. Юу вэ штэ? Нацча. Нөгөө нэг хил биш ятаг юу л Цаг явж байгаа. оо амсаа. Даалцсан. Энэ нөө цааны таяг юм шүү. Гоо. Шүү. Толгоон дээр нь ингээд Есүсийн загалмаа ирээ зоолж. Наац юу вэ штэ? Юу вэ? Өнөө их ойлгомжтой зааж өгöd юм байна.
шви хэлж өгөхгүй шүү хүмүүс ээ. Юу шилж өгөхгүй. За сайн бод хэрэгтэй. Итгэж байна. За нааш Зөөрц нэгтэй явсан шээ. Юу бэ? за сууж байгаарай. Шанц гэсэн гэж. Сууж байгаарай. Шанц хөгжин байсан байна тий. Шанц хөгжин бол ер нь ойлгомжтой бол зураад ирлээ л да. Тэгэл доомбор момбор гэж яриад цаашаа Толгойд ерөөсөө яг тийм хөгжмөд нь орж ирэхэд Тоглол бодогдоод байсан уу? секунд нүдний болсон. Доошлоод байдаг. нэг нүдэн дэшээ дөрөв дээш. Нүд нь доошлоод байдаг. За энийг юу гэж таагаадсан бэ? Төгөлөр уур гэдсэн үг. Морин уур зур гэдсэн. Ятдаг. Ятгаж. Ийм юм хэлсэн гэсэн. За энд юу өглөө? Энэ бас жоохон шипитэй юм шиг юм болцсон шүү яг. 12 сарын 31. 12 сарын 31 ингээл нэг юм Солиот буудаа. солиот гээл ойлгоцсон аа Тэгээд шүү. За ямар ч гэсэн багтаа 2 оног авч чадсан. Тэгээ нэг оног нэг зургийг л буруу таасан тохиолдолд та бүхний дороос тог очно гэсэн байна. Харин тийм. Багтаа ярьсан 2 оноо авснаар нийтдээ 4 оноотойгоо 2 дахь үеийг өндөрлөж байна. Дараагийн 3 дахь бага тайс норж байна. Оноогооч авлаа, цогцолч авлаа тий. Бүгд л үзлээ шүү дээ. Чакак нэвтрүүлэг. 3 дахь үеийн 2 дахь баг маань бас амжилттай нэг зураг таалгах чадсан байгаа. Гэхдээ дараагийн баг болох Тэмүүжин оргил сайхан нар гарч ирсэн. Оргил сайхан арай өндрөөрөө Тэмүүжин гээд тогтоос амтал дээр суулгасан уу. Яас ер нь зураг таах болон зурх чадвар ер нь аль нь илүү гэж бодож байна. Өөрийгөө илүү зурх чадна гэж бодсон уу? Тэгж бодсон. Тэмүүжин бол ер нь зүгээр ховстуулаад ирээ тогж суудсан байгаа юм шиг тий. За ер нь таах талдаа ер нь гайгүй байлгүй дээ. Хоёулаа тамирчин гэж байна. Бас голдоо тамирчин ч гэсэн нэг арай илүүрхдэг ч юм уу нэг оны дараа л нэг тийм ангийн ялгаа энэ гэж юм байна уу юу? Арга яг л зэрэг ихсэн. Зэрэг хэлсэн үү? Яг нэг өдөр ирсэн чи яг Тэр чинь нэг жил. За тэгвэл одоогийн байдлаар 6 оноотой хамгийн өндөр оноог үзүүлээд байгаа. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийг таалгаж чадсанаар багтаа 4 оноо авах хэрэгтэй байгаа. Юу 6 сармагч болчихоо. За. Бэшин. 2 зураг. Гандан. Юу. Миний сая барьж яхад яг харч шиг боллоо тий. Гүү хараагүй шүү. За тийш завчаарай. Энийг одоо сармагчин гэх Сармагчин байгаа. нэг сони юм зураал. Нөө юм солонгосууд нөө нэг саунд цоохтой нэг толгой дээр нэг алчраа ингээ бөөр хилчдэг тэр шиг юм. За энэ дээр бол гандан гээл явчих. Дээрийг хараач. Дээр нь бүгдээрээ л хийдүүд бүгдээрээ л юм байдаг шүү дээ. Тэгэл хийд чинь ганд. Бүх хийдүүд өөр төвд мөвдөд байдаг өөр төрлийн хийд мэд байж болоо. 100 мууш байж болдгоо юм уу? Тэ? За ямарчсан багтаа 2 оног 4 оног амжилттай авч чадлаа. Хог очоогүй те. За тэр дараагийн 4 дахь багийг тайснаа өрж байна. 3 дахь үеийн 4 дахь баг гарч ирсэн байна. Өмнөх баг маань амжилттай 4 оноогоо авч чадсан. Нийтдээ 10 оноотойгоор 2 дахь үеийг өндөрлсөн. За Батхуйг уянг нар гарч ирсэн байгаа. За Батхуйг яагаад бүсгүйгээ тогтоос амталж очоо. Таахтаа сайн. Таахта сайн юм шиг байгаа юм. Зүр өөрөө тийш өөрөө дур мэдэл суулгацсан юм шүү. Гишүүний эрхэнд халтсан юм шүү хамаагүй. Уянх гишүүний эрхэнд. Сайн зурдаг л гэсэн. За тэгэд өөрөө ер нь зурх талдаа муу. Эмэгтэйчүүд ер нь жоохон зурх талдаа муу юм шүү те. Ойж хатах талдаа гайгүй шүү. Дараагийн удаа нэг ойж хатах тийм үе оруулж ирд юм л нэг. За ингээд Батхуйг уянг нар маань 2 оноотой явж байгаа. Одоо эндээс 4 оноо авах боломжтой нийтдээ 6 оноо авах боломжтой гэсэн үг шүү дээ. Саяын өмнөх зургнууд бол боломжийн. Гайгүй юу? Гайгүй. Зорчхаар уу? Сая тэр сармагчинг бол арай таахаар байна уу? Сармагчин хэцүү байд. Тий. Бараг таахаж хэцүү байгаа шүү дээ, тий. Цаг явлаа. 60 секундын хугацаанд 2 зураг бол уг нь бол зурж чаддаг хүнд бол маш амархан л та. За, шпи өгөхгүй. Хотоод юм шүү. Пицца. Одоо пиццаны нэг зүсэм юм болоо. Пиццаны яг амд орсон хэлбэрний болоо. За, хэрвээ таахгүй тохиолдолд дараагийнхаа зурглаа орж иж болно. Идэх юм уу? Юу ч хэлэхгүй шүү. Пицца гамбар.
Пиццатай л юм тустай хэлээд. Дээр нь хям тавьчихсан юм шүү. Сэндвич. Сэндвич. Бургер. Торт ингээд зүссэн юм шүү. Бургер, торт. Дараагийн нь юу? Шувуу. Ялаа. Хараацай. Сон. Дэгдэхээ гэж. Царцаа. Ирвэхээ. За тэгш гоё. Эхний зураг маань юу байсан гэблээ? Оролцогчд маань юу гэж? Уул боол байгаад гэсэн тий. Эхлээл жоох юм зөөвөндөө зураал нэг сонь гонжгоо юм хийгээл хүмүүсийн толгой эргүүлчих шиг бол. Энэ бол уул боол ер нь харахад л ойлгомжтой байлаа. Энийг бол юу байж? Шумуул. Шумуул байсан байна. Тийм олон төрлийн нэстэг жижиг айдсан баа. Энэ тэгвэл шумуул шиг л байгаа шүү дээ. Одоо ингэ чи бол шумуул шүү дээ. Баг ингээд мөчийн зоочих юм бол тийм. Шумуул боллоо. За ингээд дөрөв дэх баг маань харамсалтай ноноо авч чадсангүй 5 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Чакак нэвтрүүлэг. Зурагтаах үеийн хамгийн сүүлийн баг гарч ирсэн байна. Өнөөдөр нэвтрүүлэгт маань Монголын мэрэгжлийн сноубордын холбооны залуус болон тамирчид гишүүд оролцож байгаа. За ингээд Төвшинбат гишүүн халиун тамирч нар гарч ирсэн байна. За тэгэхээр халиуны хувьд бол бие багч бэлчээр томтой тэр том өөрөөсөө том шахуу тэр билборд гэдэг сноуборд дээр тий. Ер нь өөрт чинь таарсан юм жижигхэн гэж байд юм уу? Бага. Хэр жижиг? Болгоны хэмжээгээр гэж байгаа. Хүн бүрийн хэмжээтэй гэж байдаг юм аа. Тий. Өөртөө хэмжээ, өргөн нарийн ямар замаар ямар төрлөөр хичээлхөө тэр болгон таарсан сноуборд. Ер нь бол жоохон иймэрхүү өргөнтэй байд юм шиг байна тий. Тий одоо back country уулаар яваг бол өргөн байх хэвээр. Кроссер гэвэл жоохон нарийнхан хатуу байх чинь ч юм уу тий. За. Заримд нүүн их зөөл нь хуурч мордуу ч гэдэм юм уу тий. Фристайл төрөлдөө зөөлөн төрөл байгаа. Ер нь Монгол бол бүх төрөл нь хөгжиж байна уу? Бүх төрлийг л зэрэг хөгжүүлэх гал Үзээл нь үзэж байна да. Нэг цаг явлаа. За. Эхний зураг маань ямар энэ одоо Загс. эвгүүл амтан байна та. Шарк. Шарк. Юу лээ? Юу тгэлээ? За. Махчин загс. Магчин загс. За хэрвээ мөн байх юм бол доор нь зөвлөх ёстой манай Төвшинбат. За дараагийнхаа зураг руу орсон байна. Халин. Хүлтэл юм яа. Лам. Лам сансрын сүч. Би өгөхгүй шүү залуусаа. Нөө бейсбол. Бейсбол тоглож байгаа Монгол дээлтэй хүн. Танка. А? Халин. За. Юу байсан гэж бодож оролцсон аа? Матар байсан бэ? Юу шарк марк юу яриадсан бэ? Юу шарк Шакил Онил яриадсан бэ? За энд бол скватер байсан ба штэ. Сүүлд танк гэдсэн. А? Бейсбол гэж бас нэг Т үсгэр юм хэлээдсэн да. Танк гэдсэн үү? Мэдхгүй санахгүй байна гэсэн. За энэ дэр бол ингээл сэлбийг нь зурж ирсэн байна. Тус нь ингээл нийлүүлэх байсан юм шиг лего шиг ингээл нийлүүлээд тэл скватер болохоор байсан байна. Ер нь бол ойлгомжтой байсан юм тий. За тэгээд сүүлийн баг маань харамсалтай ноноо авч чадсангүй сүүлийн 3 дахь үе болох амны хайрц хүн шууд дээ бүгдээ орцгоё. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын мэрэгжлийн сноубордын холбооны гишүүд тамирчид оролцож байгаа. За ингээд эхний баг болох Баярбат Янжин долон нарах гарч ирсэн байгаа. Хамгийн сүүлийн үе болох амны хайрц хүн шгүй эхлэж байгаа. За одоогийн байдлаар 2 оноотой эхний үе дээрээс л авсан 2 оноотойгоо л яваад байгаа шүү дээ тий. За ингээд 2 оноон дээр нийтдээ 10 оноо авах боломж байгаа. 12 оноотойгоор нэвтрүүлгийг ялагч болох боломж байгаа. 10 үгийг өгсөн байгаа Янжин доломд. Тэгэхээр 10 үгээ 90 секундын хугацаанд хаалгаж чадсанаар багтаа 10 оноо авах боломжтой. Таны хувьд бол чихвчэнд бол маш чанга хөгжим явж байгаа учраас зөвхөн амны хөдөлгөөнийг нь хараад таах хэрэгтэй байгаа. За ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Нулимс. Дүрслэхгүй шүү. Шүүгч. Шүүгч. Уралдаан.
Уралдаан. Уралдаан. Уралдаан. Худалдагч. Уралдаан. Худалдаач. Уралдаан. Уралдаан. Өлөө. Оншилгоо. Оншилгоо. Бүр хэцүү үг болж Онцог. байгаа тий. Онцог. Хол. Онцог. Холбогч. Онцог. 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 За боёо ялгсан. Бизнес. 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 Юус ойлгохгүй наа. Зээл. Зээл. Тэк. Одоогор 2 оноотой явж байгаа. Тэк. Зээл. Зээл. Цаг Зээл. явсаар байна. Юус ойлгохгүй наа. За, өгүүлбэр. Өгүүлбэр. Үжим. Өгүүлбэр. Өвөл. Өгүүлбэр. Өгүүлбэр. За дараагийнх нь. Оюун ухаан. Дахиад. Оюун ухаан. Оюун ухаан. Оюун ухаан. Юус ойлгохгүй наа. За, сургаал. Сургаал. Эхний үсгийн хэлдэ. Ис. Сургаал. 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 Амичгүй ойлгохгүй наа. Чакак нэвтрүүлэг. Амны хайрцаг унших үеийн 2 дахь баг гарч ирсэн байна. Ярьсан даа шүү. Өмнөх 1-2 дахь үе дээрээс 4 оноог авч чадсан байна. Одоо эндээс 10 оноо авч чадсанаар 14 оноотоор ялагч болох боломжтой байгаа. Хамгийн дээдлийн оноотой баг гэвэл одоо 10 оноо байгаа шүү дээ. 10-аас л дээш оноо авч чадах юм бол ялагч болно гэсэн үг. За Баттулга таалгаж Галбаатарх маань таах хэрэгтэй болж таарч байна те. 90 секундын хугацаанд 10 үгийг амжилттай тааж чадсанаар багтаа 10 оноо аваад мөн тогж цохолгүйгээр бас боломжтой. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Цаа. Дэнлүү. Эхний үсэг нь Тэ. Цэ. Тэ. Цэ. Тэ. 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 Таад. Тэ. За дараах нь наад чинь нэг ийгүү болоод байна. Ис. Шийдэн. Ис. Ширхэг юу вэ? Сампин. Цамц. Сампин. Тамхи. Сампин. Тамир. Сампин. Тэ. Сампин. Лам. За дараах нь. Дэлхий. Та инехгүй лээ чи. Дэлхий. Дэлхий. Танил. Дэлхий. Дэлхий. Тэ. Жанжин. Ис. Жанжин. Эхний үсэг нь за эхний үсэг. Жи. Тол. Жанжин. Таны авч ерөөсөө яг адилхан харагдаад байна. За дараах нь Манту. Эхний оноо Авдар. алим, Авдар. авилгал, Авдар. Авдар. авирах, Авдар. авирах, Зүрх. ус, Зүрх. цус, Зүрх. түл, Зүрх. тэ. Юу юм бэ? Оо, Зүрх. яа тэр авир харагдаад байна. За дараах нь хамгийн амархнаас шүү. Жимс, Авиас. авилгал, алим, авирах, Авиас. аав. Яа. амны хайрцаг унших үеийн 3 дахь баг гарч ирсэн байна. За ингээд Тэмүүжин оргил сайхан те. Оргил сайхан маань таалгаж Тэмүүжин таах ёстой байгаа. Тэмүүжин дээр дандаа л нэг тийм даалгаврууд оногдох юм те. За ингээд өгцсөн 10 үгийг 90 секундын хугацаанд амжилттай таалгаж чадсанаар багтаа 10 оноо авах боломжтой. Одоогийн байдлаар 10 оноотой явж байгаа. Хамгийн дээдлийн оноог үзүүлээ яваад байгаа шүү те. Ялагч болох магадлал өндөртэй байгаа. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Евэн, шав, евэн, шав, евэн, зав, евэн, евэн. Мэдгүй үсгэлээд л дээ. Е, дэ, е, тэ, е, цэ, е, тэ, е. Цаадгүй. Тэтэм. Тэтэм. Тамхи. Тэтэм. Тэ. Эхний оноо Нүдний шил. Юу? Нүдний шил. За мэдгүй. Данс. Данс. Сакс. Данс. Загас. Данс.
Данс. Данс. Данс. Загас юм шүү. Данс. Данс. Цаг явж байгаа. Данс. Талах. Данс. За дараагийн үглэг байна. Тэнгис. Тэнгис. Дэлхий. Тэнгис. Тэнгис. Мэлхий. Тэнгис. Мэдгүй. Хашаа байшин. Хашаа байшин. Үсгэлээ тэлээч. Цаг явж байгаа. Хашаа байшин. Одоогор ганцхан оноотой явж байгаа. Мэдгүй. За дараагийн. Шавж. Шавж. Тамхи. Шавж. Тамхинаас Шавж. салахгүй байна да. Яа. Яа. Чакак нэвтрүүлэг. Уг даах хэсгийн 4 дахь баг гарч ирсэн байна. Өмнөх баг маань 10 оноо авах хэвээр бас ганцхан оноо авсан байгаа. Цаг явлаа. Дөрвөн улирал. Нэг үгээр нь хоёр үг юм уу? Нэг үгээр нь. Дөрвөн. Цаваа. Дөрөв. Ойлгох. Дөрөв. Хорхуй. Дэ. Оо. Дөө. Дөрөв. Дөрөө. Дөрвөн биш. Улирал. Дөрвөн хулгайч. Оо. Дөө. Хоо. Дөө. Улирал. Хулгайч. Шууд Дөрвөн улирал. Дөрвөн. Улирал. Уусгаач. Улирал. Уурхай. Уусгаач. Уурхай. Оо. Улирал. ганц үг үнээр Улирал. хугацаа дуусла дараагийн үг. За боли. Үхэр чулуу. Юу Харин вэ? хамар үгийг нь харж агаад хэлээ. Хүүхэн. Хүүхэн. Yes. Эхний оноо. Лантуу. Залхуу. Лантуу. Эл. Ис. Эл. Э. Лантуу. Зангуу. Лантуу. Залхуу. Лантуу. Талхуу. Хорхой. Нохоо. Хорхой. Нохоо. Хорхоо. Зараа. 2 оноо. Залаа. Зараа. Захаа. Зараа. Зараа. Yes. 3 оноо. Чийдэн. Амны хайрцаг унших үеийн хамгийн сүүлийн баг гарч ирсэн. Өмнөх баг маань 3 оноо авч нийтдээ 5 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. За Түшинбат маань таалгаж халиу таах ёстой. Цаг явлаа. Угаалгын машин. Таны Угаалгын. Угаалгын машин. хуу. Худалдаа. Угаалга. Хураад. Угаалгын машин. Хураад. Угаалга. Эхний оноо. Зэ. Зөвлөгөө. Зөвлөгөө. Зөв. 2 оноо. Мяндас. Машин. Мяндас. Мяндас. За хали. Бөмбөрцөг. 3 дахь оноо. Мэргэжил. Мэргэжил. Машин. Мэргэжил. Машин. Мэргэжил. Бичлэг. Мэргэжил. Машин. Мэргэжил. За хий. Иш шуудан. Цаг явж байгаа. Шуудан. Туурга. Иш. Шуудан. Иш шуудан. Шуудан. Одоогор 3 оноо авч явж байна. Төгөлдөр хуур. Тэ. Төгөлдөр хуур. Толгуу. Төгөлдөр хуур. Тэ. Хөдөлгүүр. Төгөлдөр хуур. Яа. Наймаач. Самбар. Самар. Энэ. Наймаач. Хаалх. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын мэрэгжлийн сноубордын холбооны гишүүд тамирчид оролцсон. Тэгэхээр олон оролцогч дундаас 3 дахь баг болох Тэмүүжин Оргил сайхан нарын баг ялагчаар тодорсон байна. За ингээд ялагчдаар урамшуулж нэвтрүүлэгтээ хамтарч ажиллагч байгууллагуудын гарын мэлийг гардуулъя.
За Lux Karaoke хорооллын модны хоёрын зам дагуу байрлах сам үн зочдуудлын 7 давхурт байрлах Lux Karaoke-д нэг өдөр сайхан найз нөхөд хамт олноор сайхан дуулж хуурдаж цагийг сайхан өнгөрүүлээрэ гэдэг нөхөр эрхийн бичгийг гардуулъя. За алга ташил жоохон муутай жоохон дурмчхан байна уу гэв те. За мөн нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг хорооллын номын их дэлгүүрийн замын нөгөө талд байрлах Paradox салонд үйлчлүүлэх эрхийн бичиг хоёр оролцогчтой гардуулж байна. За нэвтрүүлэгтээ мөн хамтарч ажилладаг Golden Gym Fitness Club-ийн зүгээс энэхүү Golden Gym хэмээх сар бүр гаргадаг сэтгүүл байгаа. Бие ялгартай анхаардаг хүн бүхэнд зориулсан та бүхэн ер нь ялангуяа тамирчид хэмжтэй маш олон төрлийн зөвлөмжүүдээс багцсан энэхүү сэтгүүлийг хоёр оролцогчтой өгье. За ингээ хөгжөөнц ингээ чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцсон оролцогчтой баярлалаа. Ирэх 7 хоногийн энэ цаг мөчтөө иргэд уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. Баярлалаа залуусаа. Rien de rien. Non, je ne regrette rien. Car ma vie